Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Фридрих Мерц Оросын улбаны улсын эсрэг шахалт үзүүлэхийг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампаас хүслээ. НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюте дотоодын нийт бүтээгдэхүүний 5% батлан хамгаалахад зарцуулах Америк нэгдсэн улсын саналыг дэмжсэн байна. Америк нэгдсэн улсын шүүх Харвардын гадаад оюутнуудыг хязгаарлах шийдвэрийг түр хориг тавьжээ. ASML компани Америк нэгдсэн улсын өндөр тарифын улмаас олон улсын хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээ доголдож болзошгүй талаар анхаарлаа. Орон төргийн үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид олон улсын FBI агентлагийн албан ёсны сурвалжтайгаар дэлхийд дахинд өрнөж байгаа цагийн мэдээллийг танд хүргэх болно. Герман улсын канцлер Фридрих Мерц Вашингтонд айлчилсан байна. За ихтэй ерөнхийлөгч Дональд Трамптай уулзлаа. Энэ үеэр тэрээр Америк нэгдсэн улсыг Оросын эсрэг илүү хүчтэй дарамт шахалт үзүүлж 20 арга хэмжээнүүдэд нэмэгдүүлэхийг уриалсан байна. Уулзалтын үеэр Фридрих Мерц Украины талд зогсож байгаа гэдгийг тодтогсон. Харин ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайныг нэг-нэгнийгээ үзэн яддаг хоёр жаахан хүүхдийн зодооно гэж дүрсэлж хэсэг зодтолдуулж байгаа саллахын дээрээ гихчлэн хэлсэн байгаа нь шүүмжлэлд агуулж байна. Уулзалтыг сурвалжилсан агентлагуудын нэг болох Al Jazeera агентлагийн зүгээс талууд дайныг дуусгах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн боловч хэрхэн дуусгах вэ гэдэг дээр зөрүүтэй байр суурьтай байгааг мэдээлсэн байна. Намын уулзалтын үеэр Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Украины довтлогооны хариуд Орос улбаноос хариу арга хэмжээ авах үзүүлэхгүй байхыг Владимир Путинээс хүссэн боловч довтлогоо хийнэ гэсэн байр сууриндаа бат зогсож байгааг Фридрих Мерцэд уламжилсан байна. Уулзалт мэдээж зөвхөн Украины дайны тухай хэрэлцээд дууссан хэрэг бол биш. За тэдний мөн бусад хэрэлцэх гол сэдвүүд нь Украины дайнаас гадна худалдаа, тарифын асуудал, НАТОгийн тухай байсан. Намын энэхүү уулзалт нь тэдний хувьд нүүр тулсан анхны уулзалтаа гэдгээр онцлог байна. Фридрих Мерц ерөнхийлөгч Дональд Трампад Германаас Америк нэгдсэн улсад цагаачилсан түүний өвөө болох Фридрих Трампын төрсний гэрчлэгээний албан ёсны хувилбарыг заалтан жаастай өгсөн байна. Фридрих Мерц Олаф Шольц нарын өмнө Герман улсын канцлер байсан Ангела Меркельтэй Дональд Трамп таагүй харилцаатай байсан гэдгээр нэртэй. Тэгвэл Фридрих Мерцийн хувьд хоёр орны харилцааг эргэн сэргээхийг хүсэж байгаа нь ийхүү харагдлаа. Фридрих Мерцийн үзэл баримтлалын хувьд ч гэсэн Ангела Меркелийн зүүнний чиг баримжаатай намын эсрэг төв барууны чиг баримжаатай улс төрч гэгддэг замун бизнесийн ариун дуршлагтай нэгэн байна. Талуудын хилэлцсэн сэдвүүдийн нэг болох НАТОгийн зардал болон Украин улсад үзүүлэх тусламжийн тухайд Фридрих Мерцийн өмнөх канцлер Олаф Шольцын үед Герман нь Украинд хамгийн их цэргийн зэвсгийн тусламж үзүүлж байгаа хоёр дахь орн болж байсан гэдгийг дурдсан байна. Фридрих Мерц тусламжийг үргэлжлүүлнэ гэж амласан төдийгүй Украинд ямар ч зайны хязгаарлалтгүй баллистик буужин бүтээгт нь тусалгаа мэдэгдсэн байна. Намын Фридрих Мерцийн засгийн газар Олаф Шольцын эхлүүлсэн Германы айрамыг бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлэх юм байна. Харин Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тухайд Дональд Трампын тухайд анхны бүрэн эрхийн хугацаанд Герман улсыг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2% батлан хамгаалалтад зарцуулах НАТОгийн зорилтонд хүрээгүй гэж шүүмжилж байсан. Харин энэ удаад Герман улсыг батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүлж байгааг сайшаасан гэдэг юм. Намын цагаан орчны зүгээс гагдах НАТОгийн уулзалтын үеэр Герман улсыг 5% зорилтонд нийлэхийг уриалсан байна. Худалдаа эдийн засаг тарифын асуудлын тухайд Фридрих Мерцийн бас нэгэн чухал гол зорилго нь 2 жил дараалан агшсан улсынхаа эдийн засгийг сэргээх байна. Үүнд нь Америк нэгдсэн улсын тогтоосон өндөр тариф томоохон сорил болж байгаа гэдэг нь бол мэдээж өнгөрсөн жил Германы Америк нэгдсэн улс руу хийсэн экспорт 160 тэрбум $д хүрч байсан. Америк нэгдсэн улсаас импортлсон бараанаас 85 тэрбум $д илүү байна. Энэ алдагдлыг энэ зүрөөг Дональд Трамп арилгахыг бол шаардаж байгаа. Харин өнөөдрийн хэвлэлийн баг хурлын үеэр гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр дэлхийд Герман улс 3 дугаарт бичигдэж байгаа. Энэ дундаа Герман улс Америк нэгдсэн улсад хөрөнгө оруулж байгаа томоохон улс орнуудын нэгэ гэдэг Фридрих Мерц тодтогсон. Хариуд нь Дональд Трамп хэлэлцээр байгуулахад нээлттэй байгуулагдана гэж найдаж байгаа гэдгийг хэлсэн байна. Одоогоор Америк нэгдсэн улс болон Европын холбоо шинэ худлааны хэлэлцээр байгуулахаар яригдж байгаа. Энэ экспортоос ихээхэн хамааралтай байдаг Герман улсын эдийн засагт чухал ач холбогдолтой үйл явдал юм а. Брюссель болсон хэвлэлийн хурлын үеэр НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюте НАТОгийн гишүүн орнууд батлан хамгаалалтаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-ийг зарцуулахыг санал болголоо.
Энэ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын сахилгааны зүгээс шаардаж байсан хэмжээ хэрвээ үүнд хүрэхгүй бол Европын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Америк нэгдсэн улсын оролцоог бууруулах талаар Дональд Трамп анхааруулсан байгаа лээ. НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марко Рютегийн санал болгосноор батлан хамгаалгын зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5% байх бөгөөд үлдсэн 1.5%-ыг батлан хамгаалгын чиглэлийн бусад зардал бүрдүүлэх ажээ. Марко Рюте энэхүү зардалд дэд бүтэц үйлдвэрлэлийн салбарын зардлуудыг багтааж болно гэсэн байна. Америк нэгдсэн улс мөн энэхүү шин зорилтод нийтнэ гэж тэрээр мэдгдлээ. Вашингтоны хувьд аль хэдийн 3.4%-ыг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг тул шин зорилтод хүрэх нь харьцангуй хялбар байх юм. Гэхдээ жинхэнэ сорилт нь амлалт гэхээсээ илүүтэй биелэлт байгаа. Нидерландад болох дээд хэмжээний уулзалтад энэхүү төлөвлөгөө батлагдаж болох ч гэлээ 10 жилийн дараа гэхэд тэдгээр эрх баригчид солигдсон байх нь гарцаагүй юм. Гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нар Брюссель дэх уулзалтын үеэр энэхүү асуудлыг НАТОгийн 32 гишүүн орны төрийн тэргүүнүүд энэ сарын сүүлээр Гаг хотод болох дээд хэмжээний уулзалтаар эцэслэн шийдвэрлэнэ гэжээ. Шин зорилтыг хизээ биелүүлэх тухай тодорхой хугацаа хараахан байхгүй байгаа ч гэлээ ойролцоогоор 10 жилийн дараа гих таамаг байна. НАТОгийн зүгээс 5% зорилтод хүрээгүй улсуудад ноогдуулах бодит шийтгэлтэй бус хിവэрэ байгаа гэдэг нь бас нэгэн асуудал. Одоо ч гишүүн орнуудын зарим нь 10 жилийн өмнө тогтоосон 2% зорилтод хүрээгүй хിവэрэ байгаа. Брюссель болсон хэвлэлийн хурлын үеэр өмнө нь 2% босхийг хангаж чадаагүй улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Марко Рютег улс орнууд энэ амлалтаа хэрхэн биелүүлэх талаар асуухад тусгайлан төлөвлөгөө боловсруулсан байгаа гэжээ. Тус төлөвлөгөөнийхэн дагуу улс орнууд жил бүр батлан хамгаалахын зардлыг хэрхэн нэмэгдүүлж байгаа вэ гэдгээ тайлгнаж 5% зорилт руу шат дараатайгаар төхөх юм байна. Марко Рюте эх 7 хоногт Их Британи улсад айлчилж ерөнхий сайд Кир Стармертай уулзах гэж байгаа. НАТОгийн шин зорилт Их Британи улсын батлан хамгаалахын одоогийн төлөвлөгөөнөөс хавь илүү. Их Британи нь 2027 гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5%-ийг зарцуулах, дараагийн парламентод 3% хүртэл нэмэгдүүлэх зорилготой байгаа юм. Дашин дуртахад Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын сайд Пит Хексет пүрэв гарагт хийсэн мэдээлэлдээ Франц, Герман, Балтийн болон Скандинавын орнууд, Польш, Грек, Унгар зэрэг улсууд аль хэдийн 5%-ийн амлалтанд нэгдсэн гэж мэдгэжээ. Харин нэгдээгүй улс орнуудын нэрийг хэлээг байна. Дараагийн асуулт мэдээ. Америк нэгдсэн улсын шүүх Харвардын их сургууль гадаад оюутан хүлээн авахаас хоригдсон захирамжийг хэрэгжүүлэхийг нь түр хугацаагаар хоригдсон байна. Массачусетс мужийн шүүгч Алисон Брос энэ захирамжийг зогсоох шийдвэр гаргаснаа тайлбарлахдаа улсын хамгийн эртний их сургууль болох Харвардад шууд бөгөөд хүч баршгүй хэмжээний хохирол учрах эрсдэлтэй байна гэж донцолсон байна. Харвардын их сургууль пүрэв гарагт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг оюутнуудын үзэл бодлоо илэрхийлэх хэрэгжүүлөөг баймлах зорилготой кампанид ажил өрнүүлж байна гэж буруутгасан. Тийхүү шүүхэд хандсан байна. Дональд Трамп энэхүү хоригоо тайлбарлахдаа үндэсний аюулгүй байдлын үүднээс зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байсан зүйлээ гэж хэлсэн. Гэхдээ Харвардын их сургуулийг кампус дээрх антисемитизм буюу еврейчүүдийн эсрэг ялгарлан гадуурхах үзлийг зогсоохын тулд хангалттай арга хэмжээ аваагүй гэж шүүмжилсэн байна. Шүүгчийн шийдвэр нь Харвардын их сургууль Америк нэгдсэн улсын засгийн газрын эсрэг өмнө нь гаргасан нэхэмжлэлсний дараа гарсан байна. Сургуулийн зүгээс энэхүү хориг нь үндсэн хуулийн 1-р нэмэлт заалтанд тусгасан үг хэллэх хэрэгжүүлөөг хамгаалах гэсэн энэхүү заалыг зөрчсөн хэрэгэ гэж үзэж байгаа. Харвардын ерөнхийлөгч Алан Гарбер мөн мэдээлэл хийж хэрвээ гадаад оюутнууд кампус дээр очиж чадахгүй дэ хүрэх юм бол тэдэнд зориулсан тусгай сургалтын төлөвлөгөө боловсруулж байгаа гэдгийг хэлсэн байна. Дэлхийн хамгийн баян чинээлэг их сургуулаа гэждэг Харвард нь Дональд Трампын эсрэг захиргаатай ийхүү олон сарын турш үргэлжилсэн хууль эрхцэн маргаанд бол ороод байгаа нь бол энэ. 5-р сард Америк нэгдсэн улсын дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм Харвардыг гадаад оюутан эсвүүлэх эрхтэй болгодог гэрчилгээг нь хүчингү болгосон. Намын Дональд Трамп өнгөрсөн 5 гарагт гадаад оюутнууд Харвардад суралцах болон солилцооны хөтөлбөрт хамрагдахаар эрхийг анх 6 сараар хоригдсан байсныг сунгасан байна. 2024-өөс 2025 оны хичээлийн жилд Харвардын их сургуульд нийт 7000 орчим гадаад оюутан эзүүлсэн байсан. За энэ тус сургуулийн нийт оюутны 27%-ийг бүрдүүлж байгаа юм а. Энэ 7 хоногт Нидерланд улсын эзлийн засгийн газар унаж улс төрийн тогтворгүй байдал үүсээд байгаа. Үүн дээр нэмээд өнгөрсөн сард Америк нэгдсэн улсын зүгээс Европын холбоонд 50% галын тариф тогтоосноо зарласан нь мөн Америк болон Хятад улсын хоорондын худалдааны маргаан Нидерланд улсын бизнес эрхлэгчдийг тун хүнд байдалд оруулсан хэрэг болж байна. Тэр дундаа олон улсын хагас дамжуулагч үйлдвэрлэлд чухал нэг шаардлагатай топографийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг ASML компанийн үйлдвэрлэлд доголдох вэ. Үүн үрдэх нь нэмэгдэх вэ гэсэн болгоомжлол үүсээд байна.
Нидерланд улсын гадаад хэргийн сайд Бээжинд айлчиж Хятад улсын компаниудад ASML-ийн төхөөрөмжийг худалдаж авахыг хориглосон дүрмийг зуслах талаар хэлэлцсэн байна. Харин энэ 7 хоногт Нидерланд улсын эвслийн засгийн газар унснаар худалдааны хэлэлцээний цаашдын нөхцөл байдал тодорхойгүй болж байна. Эдгээр үйл явдлууд нь 400 сая $400 хүрч болох өртөгтэй литографийн төхөөрөмж үйлдвэрлэдэг ASML-ийн хувьд томоохон саад болж байна. Энэхүү үйлдвэр нь Хятад болон Америк зэрэг улс орнуудын хоорондох технологийн өрсөлдөөн, энэхүү салбарыг онилсон хязгаарлалтуудын улмаас хамгийн ихээр хохирол амсаж байгаа. Улс төрийн дарамт шахалтанд орж байгаа үйлдвэрүүдийн нэг яах аргагүй юм. Тухайлбал Нидерланд улс Америк улстай холбоотон гэдэг шалтгаанаар ASML-ийн төхөөрөмжүүд хэдийн Хятад улсын экспортын хязгаарлалтанд орсон байна. Мөн Америк улсын өмнөх ерөнхийлөгч Жо Байдны үдчилсэн Нидерланд улсын засгийн газар Хятад улс руу төхөөрөмж нийлүүлэхгүй байх их улс төрийн шахалтанд орж байсан удаа бий. Өдгөө $300 тэрбум үнэлгээтэй энэхүү компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг өнгөрсөн жил хүлээн авсан Франц гаралтай өдгөө 52 настай Фукет нөхцөл байдлын талаар анхааруулга мэдээллүүдийг хийсээр байна. Эхэндээ тэрээр геополитикийн асуудлаар нам гүн байсан ч сүүлийн үед олон нийтэд илүү нээлттэй болж улс орнуудын бодлого нийлүүлэлтийн сүлжээг унгах, хиймэл оюун ухааны хөгжилд саад учруулах, мөн Хятад улсыг дотоодын чип үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхэд түлхэц болж магадгүй гэж санаа зовж байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Түүний хэлж байгаагаар Хятад улс өөрсдийн литографийн төхөөрөмжөө боловсруулж эхэлсэн гэлээ. ASML-ийг гүйцэх хүртлээр Хятад улс удаан хугацаа зарцуулгач гэлээ хориг саад тавих нь тэднийг илүү хурдан технологио сайжруулахад хүрнэ гэж үзсэн байна. Нидерланд улсын эдийн засгийн яам, Европын комиссын болон Америк нэгдсэн улсын худалдааны яам нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийхээс татгалзлаа. ASML компани тухайд товч мэдээлэл хүргвэл 1980-аад оноос эхлэн хагас дамжуулагч чип үйлдвэрлэхэд ашигладаг литографи машиныг үйлдвэрлэж ирсэн. Энэхүү компани хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж нь EUV технологиор дамжуулан маш жижиг хэмжээний транзистор үүсгэдэг онцлогтой юм. ASML-ийн үйл ажиллагаа чипний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр эрчимтэй өсөж байгаа. Гар утас, машин, тоглоом, хүрэгч гээд бидний өдөр тутмын хэрэглээнд чип хаасайгүй хэрэглэгддэг. 2023 онд ASML-ийн орлого 28.3 тэрбум евро буюу 32.3 тэрбум $. Хүрсэн бол энэхүү тоо 2030 он гэхэд 44-өөс 60 тэрбум евро болж нэмэгдэх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Гэсэн хэдий ч геополитикийн асуудлууд, тариф, экспортын хязгаарлалт зэрэг сая дурдсан асуудлуудын улмаас орлого нь буурахыг гэсэн болгоомжлол үүсээд байна. Мөн нөгөө талд зарим шинжээчид хиймэл оюун ухааны чипний эрэлт үнэхээр доктортой эсэх. 400 сая $400 өртөгтэй шинэ төхөөрөмжүүд нь үнэхээр ашигтай эсэхэд эргэлзэж байна. Үүнийг ASML компанийн хувьцааны үн сүүлийн 1 жилийн хугацаанд 25%-аар унснаас харж байна. Америк нэгдсэн улсын зүгээс үндэсний аюулгүй байдлын үүднээс гэх шалтгаанаар 12 улсын иргэдийг зуустаа нэвтрхийг нь бол хориглосон байна. Мөн өөр 7 улсын иргэдэд хэсэгчилсэн хязгаарлалтуудыг тавьсан байна. Энэ талаар яагаад энэ хориг гарсан, ямар улсууд орсон, олон нийт ямар хариу үйлдэл үзүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе. Тэгэхээр Дональд Трампын гарын үсэг зурсан зарилгаар дараах 12 улсын иргэд Америк нэгдсэн улсад зочихыг хориглосон байна. Үүнд Афганистан, Мянмар, Чад, Конго, Экваторийн Гвиней, Эритрей, Гайти, Иран, Ливс, Сомали, Судан, Йемен гэх улсууд. Тэгэхээр улсуудаас ирсэн хүмүүс зөвшөөрөгдсөн тусгай нөхцөлдөл Америк нэгдсэн улсад нэвтрэх боломжтой байна. Харин хэсэгчилсэн хязгаарлалтанд дараах 7 улс хамрагдаж байна. Үүнд Бурунди, Куб, Лаос, Сьерра-Леон, Того, Туркменистан, Венесуэл. Хориг эх 7 хоногийн даваа гарагийн шөнийн 12 цагаас эхлэн шууд бижиж эхэлнэ. Энэ Улаанбаатар хотын цагаар өдрийн 12 цаг байна. Хоригт дуусах хугацааг бол заагаагүй, байнгын хяналт үнэлгээ хийнэ гэж бол заасан. Тэгвэл яагаад ийм хориг тавьсан бэ тухайд цагаан ордны зүгээс мэдээлэлтэй энэхүү хоригийг Америк нэгдсэн улсыг гадны аюултай этгээдүүдээс хамгаалах зорилготой гэж тайлбарлав. Тамаа ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Truth Social платформонд байршуулсан бичлэгтээ өнгөрсөн амралтын өдөр Колорадо мужийн Боулдер хотод болсон халдлагыг дурдан ярьсан байна. Тэрээр энэхүү халдлага нь гадны иргэдийг бүрэн шалгалтанд оруулахгүйгээр хилээр нэвтрүүлсэнтэй холбоотой гарсан асуудлаа гэж бол тайлбарсан байна. Гэхдээ анхааруултаа энэхүү халдлагад Египт улсын иргэн буруутгагдж байгаа. Гэхдээ Египт улс хоригт орсон улсуудын жагсаалтанд байхгүй. Хоригийн үндэслэлд нэр дурдгдсан улс орнууд Америк нэгдсэн улсаас алдан буцаагдах ёстой иргэдээ хүлээн авахаас татгалздаг төдийгүй Америк нэгдсэн улсын визний тогтолцоог ашиглан зүй бусаар ашиг олж ирсэн гэж зарлагт бичсэн байна. Мөн зарим орны иргэд визний хугацаа хэтрүүлэн оршин суугаа гэсэн байна. Гэхдээ хоригтой улс орнуудын иргэд дундаас дараах хүмүүс Америк нэгдсэн улсад тодорхой нөхцөлд нэвтрэх боломжтой байна. Тухайлбал Америк нэгдсэн улсын хууль ёсны оршин суугчид, тусгай цагаан жилийн виз бүхий төрийн албан хаагчид, өргөмөл хүүхдүүд, замун хос иргэншилтэй боловч хориотой улсын паспортоор зовчиж байгаагүй хүмүүс, Афганистаны тусгай визтэй иргэд, мөн Иран дахь шашин үндэсний цөөнхийн төлөөлөлд олгодог цагаан жилийн визтэй иргэд,
Хамгийн сүүлд нь олон улсын спортын арга хэмжээнд оролцох тамирчид, тасалжуулагчид, багийн ажилтнууд болон тэдний гэр бүлийнх орохоор байгаа. Олон улсын хариу үйлдлийн тухайд шинэ хориг дотоод гадаадад ялгаагүй хурц шүүмжлэл маргааныг үүсгэж байна. Тухайлбал Чад улсын зүгээс хариу арга хэмжээг аль хэдийн авч Америк нэгдсэн улсын иргэдэд виз олгохоо төр зогсоолоо. Гэхдээ Сомалийн улсын зүгээс бол Америк нэгдсэн улстай энэ асуудлыг хамтран шийдвэрлэхэд бэлэн байгаа гэдгийг илэрхийлсэн. Харин Венесуэл улсын дотоод хэргийн яамны зүгээс Америк нэгдсэн улсад байх нь зөвхөн Венесуэл улсын иргэдэд биш, бүх улсын иргэдэд аюултай нөхцөл байдал үүслээ гэж анхааруулсан. Харин Африкийн холбооны зүгээс мөн мэдээлэл гаргаж Америк нэгдсэн улсын засгийн газрыг хоригт хамрагдсан орнуудтай үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийхийг уриалсан байна. Түүнчлэн хилийн аюулгүй байдлаа хамгаалах Америк нэгдсэн улсын хууль ёсны эрхийг хүлээн зөвшөөрч байгаа ч гэлээ энэ нь нотлогоотой, тэнцвэртэй хамтын ажиллагаанд саад учруулахгүй байх ёстой гэсэн байна. Шинэ Зеланд улсын парламент өнгөрсөн жилийн чуулганы үеэр Хака буюу Маори үндэстний уламжлалт бүжиглэн эсэргүүцэл үзүүлсэн 3 Маори гишүүнийг түтгэлзүүлэхээр болжээ. Тухайн үед тэдгээр 3 гишүүн Хакаг чуулганы танхимд бүжиглсэний улмаас чуулган төр засварлаг авахд хүрч байсан. Тиймээс гишүүдийг түтгэлзүүлсэний улмаас Шинэ Зеландд үндэсний цөөнхийг ялгарлан гадуурхах, шийдвэр гаргах төвшөнд оролцох эрхийг нь хаах үзэгдэл газар авлаа гэх шүүмжлэлүүдийг үүсгэхэд хүргээд байна. Шинэ Зеланд улсын парламентаас зүтгэлзүүлж байгаа 3 гишүүдийн нэг нь сөрөг хүчний гишүүн 22 настай Хана Равити Майпи Кларк юм а. Тэрээр Шинэ Зеландын түүхэн дэх хамгийн залуу парламентын гишүүн. 7 хоногийн турш инхүү тэрээр парламентод суух эрхгүй болж байна. Харин түүний төлөөлдөг Типати Маори намын хамтран удирдагчид болох Равери Вайтити, Деби Ниграва Пакер нар 21 хоногийн шийтгэл хүлээсэн байна. Тэд энэхүү Хакатай эсэргүүцлээ 2023 оны 11-р сард Маоричдын үндсэн гэрээ болох Вайтангийн гэрээний зарчмуудыг шинээр тодорхойлох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр илэрхийлсэн юм а. Хуулийн төслийг хожим парламентаар нэгтаасан ч гэлээ тухайн үед олон нийтийн дургуутлыг ихээхэн өдөөж 40,000 гаруй хүн парламентын гадна жигсэж байсан юм. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт парламент шийдвэрлэлийн талаар хэлэлцэх үеэр уур амьсгал хурцдсан байна. Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Пати Маори үндэстнүүдийг туйшрагчдын бүлэглэлээ гэж нэрлсэн байгаа нь маргаан үүсгэж олон гишүүн түүнээс уурлал гуйхыг шаардсан юм. Хана Равити Майпи Кларк энэ үеэр сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нөлмөс унгаж Маори үндэстнийг ялгуурлаж гадуурхаж шийдвэр гаргах төвшөнд оролцох эрхийг нь хааж байна хэмээн хатуухан шүүмжлээд амжсан юм а. Өнгөрсөн сард парламентын байнгын хороо дээрх 3 гишүүнийг Хакатай эсэргүүцэл хийсэн нь айлгын сүрдүүлэг шинжтэй байсан гэж түтгэлзүүлэх саналыг анх гаргаж байсан. Энэ нь тухайн үед арьс өнгөөр ялгарсан гэх шүүмжлэлт дагуулж байсан ч гэлээ ерөнхий сайд Кристофер Лукс нь үүнийг няцааж Хакатай ямар ч холбоогүй харин парламентын дэг журмыг зөрчсөн явдлаа гэж тайлбарласан юм. Эцэст нь ийхүү батлагдсан шийтгэл Шинэ Зеландын парламентын түүхэнд хамгийн урт хугацаагаар гишүүдийг түтгэлзүүлсэн тохиолдол болж байна. Өмнө нь хамгийн ихдээ 3 өдрийн шийтгэл оноож байсан. Шинэ Зеланд улс түүхэндээ уугуул иргэдийн эрхийг хүндэтгэж ирсэн гэж олон улсын зүгээс үнэлэгддэг байсан ч одоогийн барууны чиг баримжаатай засгийн газар Маоричдтай харилцах байдал ийхүү хурцдаж эхлээд байна. Засгийн газрын зүгээс Маори иргэдэд чиглэсэн зарим төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг хэдийн танаж, эрүүл мэндийн үйлчилгээ сайжруулах зорилготой тусгай байгууллагыг татан буулгахаар төлөвлөж байгаа. Асуудлын үндэс болсон гэгдэж байгаа олон нийтийн бухимдлыг төрүүлсэн хуулийн төсөл нь 1840 онд Их Британи улсын төлөөлөгчид болон Маори удирдагчдын хооронд байгуулсан Вайтангийн гэрээний зарчмуудыг хуульчилж тодорхой болгох зорилготой байсан. Хуулийн төслийг өргөн барьсан барууны үзэл баримталтай хөдөлмөрийн намынхан энэхүү гэрээ орчин үеийн олон үндэстэн соёлын нийгэмд тохирно гэж үзэж байсан юм. Харин Маоричууд энэ хууль ялгуурлан гадуурхалд бий болгож Маоричдын эрх ашигыг хүнсэн хэрэг болно гэж үзсэн байдаг. Уг хуулийн төсөл нь 9 хоногийн турш үргэлжилсэн жагсаалыг өдөөж жагсаал Шинэ Зеландын хойд бүсээс эхэлж нийслэл Веллингтонд хүрч дууссан бөгөөд оролцогчдын тоо 40,000-д хүрч тус улсын түүхэн дэх хамгийн том жагсаалуудын нэг болж байсан юм. Энэхүү хуулийн төсөл нь энэ оны 4-р сард 112.11 саналтайгаар парламентаас бүр мөсөн загцсан байдаг. Хөтөлбөр үргэлжилж байна. Энэ хэсэгт би зарим мэдээллийг товчоор хөргөлнө. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тэрбумтан Элон Маск нарын хоорондын харилцаа хурцдаж энгийн найрсаг харилцаанд дуусгар боллоо гэхэд хэлцгээргүй байна. Элон Маск сүүлийн хэдэн өдрүүдэд Дональд Трампын санаачилсан төсөвтэй холбоотой хуулийн төслийг ил тод шүүмжилж хүчтэй эсэргүүцэж байгаа юм а. Харин Дональд Трамп өнөөдөр Герман улсын канцлер Фридрих Мерцтэй уулзах үеэрээ Элон Маскын мэдгдлүүдэд урам хугарсан болохоо хэлсэн байна.
Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпинээр утсаар ярьж худалдааны дайнтай холбоотой хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Дональд Трампын хийж байгаагаар яриа 90 минутын турш үргэлжилж дан худалдааны асуудлуудын талаар ярьсан гэлээ. Дараагийн хэлэлцээрт Америк нэгдсэн улсыг сангийн сайд Скотт Бессент, худалдааны сайд Ховард Лотник, худалдааны төлөөлөгч Джеймсон Гринер төлөөлөн оролцох юм байна. Япон улсын хувийн компани болох iSpace-ийн бүтээсэн саран дээр буугч хөлөг газардах гэж байгаад осолсон талаар мэдээллээ. Компани зүгээс албаныхан газардахаас 2 минутын өмнө холбоо бүрэн тасарсан гэж байна. Компаниг үүсгэх захирал Такаши Якамада энэхүү ослын улмаас хохирсон мөн төсөлд оролцсон бүх хүмүүсээс уучлал хүсжээ. Израиль улс болон Израиль улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн талаарх олон улсын үзэл бодол сөрөг байна гэж Pew судалгааны төвөөс мэдээллээ. Судалгаанд оролцсон 24 орны дотроос Кен, Нигер улсууд Израильд хамгийн өндөр дэмжлэг үзүүлсэн байна. Харин Турк, Индонез, Япон, Нидерланд, Испани, Швед зэрэг улс орнуудын иргэдийн дийлэнх нь сөрөг байр суурьтай байна. Судалгаан залуу үе болон улс төрийн зүүнийхний дунд Израилийг эсэргүүцэх хандлага өндөр байгааг харуулжээ. Тэнгэр телевиз гадаад мэдээгээ та бүхэнд үзүүллээ. Анхаарлаа хандуулсан ядал баярлалаа.